Мянга гаруй жилийн өмнө нэгэн шидтэн ихийнхээ хэвлэд байхдаа өөрийн ихрийг зооголцчихжээ. Шүдгүй гэж үү? Зооц. Энэ хүн бол мэдээж Сукуна шүү дээ. Энэ бичлэг түүний өнгөрсөн. Мөн энэ насандаа хийсэн хамгийн хэцүү тулааныхын талаар байх болно. Дээрээр хар шидийн алтан эрен төрж нэлээдгүй хүмүүсийг цааш нь харуулжээ. Тэр нь таалагдж чадсан цорын гац хүн нь ураа өмэ гихч бөгөөд хүний махар гой хоол хийдэг болохоор таалагдсан юм гэсэн. Сукунагийн хүч өссөөр Фуживара овгийн генералуудтай тулгарсан бөгөөд мөн л бүгдийг нь огчлгүй яах вэ? Харин үүний дараагаар хүмүүс түүнээс айхаас илүүтэйгээр шүтэх болсон юм. Тэгсэн ч гэсэн үглээс угтаж даанч чадахгүй. Харин Кенжаку түнд өөрийн сүнсийг харин хэсэгт хувааж дараа нь амьлах боломжтой болгож өгдөг юм. Ингээд орчин үе рүү ирж өнөөх орнуудынхаа нэгийг Итадори Южи идэх юм аа. Сукуна Южигийн бит байхдаа түүндээ тохиролцоо хийх бөгөөд Сукуна 1 минутын турш хэн нэгний гэмтэхгүйгээр Южигийн биеийг бүтэн удирдлагыг авах боломжтой болдог юм. Аниме дээр гардаг хэсгээ жаахан алгасаад нёдлогын тоглоом эхэлж байгаа юм. Залуус маань Гожог суулгах арга хайж Хана Куросо гихчтэй уулзахч түүний бит симбиот хэлбэр амьдардаг сайхуусан тэнгэр гихч гудамжигт нэгэн буюу Сукунаг устгаа гэдэг юм. Бидний мэдээгүй байхад Сукуна хийсэн тохиролцоогоор гинт гарч ирэх бөгөөд урдны Итадори хүмүүсийг гэмтэж болохгүй гэж хэлэхдээ өөрийгөө оролцуулаагүй яаж. Ингээд л Сукуна хорууга тасдан Мегумиг Махарааг дуудахаас өмнө амруу нь хийснээр ухамсараа түүний бишилжүүлэх юм аа. Альчирэндээ шавжнууд байх юм да. Тэр Южиг сэрмэгцэн нэтлэн цагах бөгөөд Мегумигийн чадраар үлэмж том нүвэ гарган ойр тойрны аянгаар нэргэж эхлэх юм. Энэ цагуусан тэнгэр гарч ирэн Сукунаг шаарсан талх болгох ба Сукунагийн тэмдэг бүдгэрч Мегуми удирдлага гартаа авсан гэж бодон очтол. Ингээд түүнийг монхог юм гээд шидчихэн тэрэ. Харин энэ зур Южи гарч ирэх ба тэд хоёул нэгнээ боомлон барилга дээрээс унах юм. Южи төн рүү аврах там чулуу шидэн араас нь өөр нэгээр дагсдах чи ямар ч нөлөө үзүүлэхгүй. Итадори Сукунагаас ягаад зүгээр л энгийн амьдралаар амьдарч болдоггүй юм гэж хашгирахад Сукуна мөрийг нь завчих ба хүмүүсийг өчүүхэн шавьтай зүйрлэн зовлонгоо зайлгаад амьдраа гэх юм. Ингээд Южи тэгвэл чи миний шаналлыг залгиж чадах хэсгийг харъя л та. Гээд Сукуна түүний хар мянган удаа завжих ч өнөг нь огтхонж гайвуулахгүй харагдана. Сукуна түүний яаж ингэж байгааг гайхагч яг үнэндээ Мегумигээс болоод харал энергийнх нь гарч суларсан байв. Ингээд мань хүн Южигээс шанаа авч байгаа юм да. Сукуна өөрийн хүчний 10%-ийг гаргаж чадахгүй байгаа ч өөртөө тун итгэлтэй харагдана. Рэтэл маги гарч ирэх бөгөөд нүвэгийн аянга шалвар хааж үсэхгүй байв. Энгүү маги Южи хоёр хамт дайрагч Сукуна ядах юмгүй аргалах юм аа. Үүний араас ураймаа гарч ирэн тэр хайг мөсөр хучин Сукунатай хамт явхад Южи гарч ирэх чи хидэрхий оройтож манайхэд тэдний шоолт бай царайг харсаар үлдэх юм. Сукуна мань хайрсан хойноо нэг сайхан жакузид орох бөгөөд хараал энергид орон Мегумигийн сүнсийг бүрэн шингэх гэж байгаа гин. Гэсэн ч амжилтгүй болох бөгөөд эдсэн Сукуна түүний игчийг хөнөөхөөр шийдэх ба Мегумиг игчийг аалсан гэж мэдрүүлэхийн тулд түүний чадрыг ашиглах юм аа. Харин энэ надад төлөвлөгөөнд бүтэж Мегумигийн сүнс харанхуй гүн рүү живнэ. Ингэж байсаар байтал Гожо сууллагдан Генжаку хөнөөх гэдэгч Сукуна сада болж тэд тололцохоор үлэр товлно. Ингэснээр дүүгэндэх хамгийн хүчрхэг шидтэн болон орчин цагийн хамгийн хүчрхэг шидтэн хоорондын тулаан эхлэж байгаа юм. Гожо Ичигийн хамт барилгын дээвэр дээр байх Гакуганжи Урахиме хоёр дээр очих бөгөөд Сукуна алсаас Гожогийн үлэмжийн хүчийг ажиглан зогсох юм аа. Ичижи өөрөөс нь чадварлаг хориг гаргах хүмүүс байхад ягаад өөрийг нь сонгосон юм бэ гэхэд Гожо зөвхөн түүнд л итгэж чадна гэх юм. Ичижи идэглийг нь алдахгүй тулд байдгаараа хичээх юм аа. Энэ Урахиме өөрийн техник болох ганцаарчсан хоройд бус буюу чадрын хүрээнд байх хүмүүсийн хүчийг хэсэг хугацаанд өсгөх арга ашиглах бөгөөд Гакуганжигийн хамтаараа шавьчлаг, хөгжим, бүжиг, гарын барилгээд чадвар өсгөх бүхнийг ашиглан Гожог дэмжснээр 200% хүчтэй хөндөй хоосон нил ягаан дайралтаар дайрах юм. 9 зангила, туйлд гэрэл, хон хэрийн дуудлага, урдах хойтхын дундах хөндөй хоосон нил ягаан. Харин улмаа Сукуна түүний дайралтын эцсийн мөч хүртлээ анзааргүй ба гараа алдсан ч амьд гарчээ.
Гожо Шибуягаас Шинжүүгөөрөө тэр дараа очин ямар нэг буруу ойлголт байж магадгүй гэд хэлчихье. Энэ тулаанд чи тэмцэлдэгч шүү. Гожо Сатору. Чи бол ердөө л гамбадэн дээр хөвдөх загас. Нэгэр ихлээд хайр сэгч нь хуулаадах юм. Гожо Сукунад Мегумигийн царай байсан ч би барилгыг цогж ядахаа хэлэх ба угаасаа Мегуми тоожтой адилхан царайтай хойно нэгийг асуудалгүй ажээ. Ингээд Сукуна ихний зоголтыг хийж дулаан эхэлнэ. Сукуна баруун гарын зоголт хийгээд Гожо доош бултан хурууныхаа үзрээр түүнийг нисгэж өргөх юм. Сукуна сэгэ авахын завдалгүй Гожо дээрээс нь дэвсгэр оролдох ба алхам хөрн газар цөмлөж байв. Үүнээс болж гүүр нуурсан ба Гожо Сукунагийн зогсож байсан гүүрний хэсгийг Сукунатай цог өөр барилга руу нисгэн шидэв. Ингээд Сукуна хурдан хөдөлж түүнээс нь бултан Гожо дөхөн чадраараа дайрч хон байх барилгыг хуваав. Гожо сегэл өгөлгүй шууд гардан тулаанд орох ба хоноос нь хуваагдсан барилга нуурж унах юм. Тэр хоёр барилга руу цонх хаглан орж тулаанаа үргэлжлүүлэх үед голоор нь хаалга орж ирэх ба тэд өөрсдийн цогор зэгийг ашиглан дайрах гэж. Ингээд тэр барилга гэрэлтгүй ойр хавийн бүх гадруу сүтгэдэг. Боссон шорон дундаас нөгөө хоёр маань гарч ирэн нэгийн үгээр идэст. Энэ бүх сүрэл би чамайг уруудах бодолтой байгаа шүү. Чамд мөн итгэх байх та. Тэр үед нөгөө хэд өрөөнд тэр хоёрын тулааныг үзэж байв. Сукуна Гожогийн хязгааргүй эзэмшлийн бүрээсээр нязаахыг орлож байв. Өнөөх Жого Ханами хоёр хийх гэж үзээд нийлэг дулдаг чадвар. Гожо Сукуна хоёр эргэлзээгүй шууд өөрсдийн домейн зэрэг ашиглав. Эдний заавал онох дарилтыг нэгнээ цуцсан ба тэр хоёрын домейн тэмцүүхэн байсан ч Сукунагийн чадварын хүрээ хоригоо сож гадна үйлчлэх бөгөөд Гожогийн домейнийг гаднаас нь бутлан үз өгнөгтлөө. Ингээд Гожо маань бурхны орон заларсан юм да. Гэтэл бол мөн гонхтой. Гожо өөрийн эсэг хараал техникээ ашиглан шархаа загаадалгүй эмтэж байсан боловч Сукунагийн домейны дайралтын хүрээнд байгаа учраас Сукуна түүнийг дуусахгүй их дайралтараас сийдсээр байх юм аа. Гожо үүнээс холдох гэж үзэх ба Сукуна түүнд боломж өгөөдгүй шууд гарсан тулаан шилж байна. Сукуна цаах үед Гожо энгийн домейн буюу хүрээ болон хүч бага домейн хийх ба өөрийн шархаа эмчлэнгээ тулаанд орвоо. Эмчлэг тоолны Сукуна завцаар гэнэт Гожо нөхөн зэрэгэхэ зогсоосон ба ялагдах мэд боловч ингээд Сукуна тэрцүүлдэг юм. Гожо хоошо нуурч ул ангийг дайралтаараа дайрна. Сукунагийн домейных нь голд байх барилга руу нисгэн гүнд гэмтэж чадах юм. Гожо өөрийгөө ч давхар эмчлэх ба Сукуна домейнод дэлэхэд Гожо шууд өөрийн домейныг ашиглан Сукунаг оруулан дулаана хийвэ. Гардан тулаанд Гожо илэрхэж байсан ба гэнэт анзаартал Сукуна огтойрол хийхгүй байв. Жалган Гожогийн бид хүрэхэд домейны нөлөө байхгүй болдогт байв. Ийхүү Гожогийн домейн живдрэн Сукуна дахин түнэс хийчвэ. Гожо ахаад домейн ашигласан ба энэ удаад маш жижигхэн байв. Гэнэтэл гаднах бүрхүүлэн чичирж эхлэх ба Сукунач бас хүчээ төвлөрүүлэхээр хүрээгээ жижигсэлсэн байлаа. Ийхүү бүрхүүл нь хагран тэр хоёр гарч ирэх ба Сукунагийн сүм нурж цээжиндээ хүнд гэмтэл авсан байв. Тэд шууд тулаанаа үргэлжлүүлэх ба Гожо нэг зүйл биш байгааг анзаарсан бөгөөд Сукуна яагаад одоо болтол 10 сүүдэр мохорогоо ашиглахгүй байгааг гайхаж байв. Тэд дахин нэг удаа домейнаа ашиглан тулалдах ба Гожо Сукунаг ил тав хөлөрхөж байсан бөгөөд Сукунаг нестэл зогсноогоо араас дахин домейнаа ашигласан ба Сукуна 0.1 секунд хоцорсноор Гожогийн домейны нөлөөнд орон хөдлөж чадхаа болоход Сукунагийн шүүгэр дайд мохорогоо гарч ирэх ба Гожо түүнийг домейнд нь даасаагүй байх гэдэг нэг дайралтаар устгах гэсэн боловч мохорогоо аль хэдийн даассан байв. Яасан бэ гэхээр мань Сукуна Мегумигийн сүнсийг ашиглан мохорогоо даасгасан гэж. Ингээд л Сукуна өөрийн хоёр чадвараас өөр юм ашиглаж чадахгүй байсан гин. Гожо энэ удаад мохорогоо ганц дайралтаар дуусгах хэмээн домейнээ ашиглах гэсэн боловч түүний хамраас гинэт цусгаар ба. Мань Гожо хорт хавдартай байсан бөгөөд үхэхээс өмнө мөнгө олох гээд удлаад. Юун зөсөө гэхлээр Гожо чадвараа дахин ашиглахаар тархи хараалт энергиээр устгах араас нь уран хараалт энергиээр сэргээгээд байсан гэж. Ер нь л кулдаунаа болиулах гэж тархиар ресет хийцэн гэсэн үг. Харин түүний тархи энийг дарамтдаг хэлээгүй ба Сукуна боломжийг ашиглан домейнаа гаргах гэсэн боловч мөн ижил цуусалтва. Сукуна Гожогийн домейнд 10 хүрэхгүй секунд байсан ч гэсэн дархинда хангалттай их гэмтэл авснаар домейноо тэлэх боломжгүй болжээ. Дулаан их ширүүн өрнөж байх ба Гожо их хүчтэй дайралтуудыг угсруулах ба тэр болгонд нь махараагаа даасан зөгцөөр бүрэн даасан зөгцөхөд 3хан эргэлүүлжээ. Ийхүү тэр хоёрын дулаан үргэлжлэх ба
Сукуна түүнийг нисэхэд Гожо дэхэн гихшин гэрэлэн дөхөнөөс зүгднэ. Дулаан үргэлжилсээр бүр дахин эргэж Гожогийн чадвар бүрэн дасан зогсоход хоёрхан эргэлүүлжээ. Гожо маш олон цэнхрүүдийг гарган дайрах ба Сукуна өөрийгөө хамгаалагч нөлөөг нь бүрэн няцалгүй оногцоолно. Чамайг нэвчв тараад байхаар сандраг байгаа юм уу та? Миний улаан хараахан дэлбэрээгүй. Минутэ Сукунагийн араас уруу улаан дэлбэрэх ба Гожо байлгын бүтцийг ашиглан дайралтаа араас нь хийсэн байна. Гожо боломжийг ашиглан Сукунаг хар гэлбагаар цогох бөгөөд толгой дээрх хүрдэн унаад ирэх юм дэрэ. Гисэн хідэж өмнөх хүрдэн 4 дахь удаага иргэн Гожог зайлгах сүүдрээс Махарого гарч ирэх юм. Гожо Махарого устгах гэдэг чинь Сукунаг Мегумигийн туулаануудаар түүнийг хамгаалсан дэрэ. Махарого дайрч Сукуна хамгаалan нэгэн эсрэг хоёр тулаан болох нь үдэ гэтэл Сукуна босож Шикигаминуудыг нийлүүлэн өрнөн мангас гарган ирснээр дулаан албан ёсоор нэгэн эсрэг 3 болж байгаа юм. Үүнийг харсан Гожо Сукунаг төөрсөн хүүхэд шиг харагдаж байна гэж ойлгоо. Дулаан үргэлжилээ. Гожо улаан ашигласан ба Махарого аль хэдийн даассан байна. Ийхүү түүнийг нийлж ягаан техникээр дуусгахаар шийднэ. Гожо нөгөө Шикигамин Сукунаг имжилж мэднэгээд дөрүүлж устгах гэхэд Сукуна Махарогог юу чадхан харуулахыг шаардсан. Нэг мэдхэд Гожогийн гарыг тастан хайжээ. Араас нь дулаан Сукуна ирэн нэг гартаа эрийн эсрэг 3 гэсэн харцаатайгаар дулаан үргэлжилвэ. Сукуна Гожог өшгөлөхөд өнөөх хачин Шикигами түүнийг цогох ба Гожо чи илүү байна гэдэг зинхээр нялга авах юм а. Гожо гараа эмчлэн тулаандаа эргэн орлоо. Тэр хар гэлбагаар Махарогог нисгэн араас нь Сукуна руу ахин нэг удаа хар гэлбагаар дайрах юм. Гожо амандаа шившлэг уншин уруу улаанаа тэнгэр рүү шидэхэд Сукуна Махарогог дуудан түүнийг зогсоолгох гинэ. Гэтэл Гожогийн өмнө нь ашигласан цэнгэр гарч ирэх ба татах хүчээр Гожо дээшээ гарan Махарогог сэлчин бэлсээд ав. Сукуна улааныг цэнгэрд нэгдгээс өмнө устгахаар усан дайралт илгээгч Гожо айхан шившлэг уншин цэнгэрийн татах хүчийг нэмэгдүүлснээр дайралтыг нь морилгохан тэр. Ийхүү амжилттай тэр хоёрыг нийлүүлсний дараа Гожо хөнний хоосон нийлээ. Эргэн тойрныг юучгүй болгосон байх ба Сукуна маш хүндэр хэмцэн байлаа. Гэнэтэл галт тэрэгний буудал гарч ирнэ. Гожо хуучны найзуудтайгаа энэ дулааны талаар ярилцаж байх нь тэр. Дулааны талбарлаа эргэн очиход Гожог нь би хоёр хуваагдсан хэвдэж байх ба хараад байхад саяны болсон бүхэн бүгд түүний толгойд л өрнсөн бол л та. Сукуна Махарогогийн чадвараар дайралт хүлээн авах тусам илүү хурдан дасан зөгцдгийг хэлэх юм. Сайн байла Гожо Сатаро. Би чамайг үрд санах болно. Харин энэ үед дараагийн дулаанч аль хэдийн Сукуна руу ирж байв.